буухад гахай нэг хэцүү, туулахад тал нэг хэцүү, тоолоход од нэг хэцүү. Бадарчин далан худалчийн үлгэрээс. Бадарчны үлгэр. Нэг бадарчин айлд хонжээ. Нөгөө айл цагаан хоол хийн гаргаад аягалахад бадарчин муу хоол гэж бодоод дундхан хийгээрэй гэж хэлжээ. Гэтэл идээд үтсэн саламгүй сайхан амттай хоол байвгэн. Тэгэхээр нь дахин идмээр байсан ч түрүүнийхээ үгэнд бантаад баг хийгээрэй гэж дахин хэлв. Ингэж 7 дахин дундуур идсэн ч цадсангүй. Өнөөх айл илүү хоолоо варт хийгээд хойш тавьчихв. Тэгээд бүгд унтсан хойно тэр хоолн цадаагүй учир бадарч сэмхэн босоод варт гараа хийж долоох гэсэн боловч гар нь буцаж гарахыг болов. Гадаа гарч чулуун дээр хагалсугай гэж бодоод гарвал хотны захад улаан чулуу байх шиг байхаар нь цогсонд хот манаж байсан хүний улаан нүрийг цохиж автал нөгөө хүн сүйд болж яолж босоод гүйчихв. Түүний чимээгээр гэрийнхэн цөмсөрж сандран гадаа гэрдгүй гүйлдэж байлаа. Гэрт унтсан бадарч лам хайч үгэлцв. Ламч гэж нэг юм энд баймаар болж байна гэд гартаа ваар углаад гэрийн хаяанд сууж байв гинэ. Хоёр бадарч явж байжээ. Нэг айлын ихнэр өвчтэй байв. Бид хоёр гүрэм хийж идгээж өгье гэж гин. Лам нар минь тийм аргамжтай бол тэг гэж гэрийн эзэн хэлжээ. Юм төхөрж хингэрэг цан гаргаж аваад цан дотроо амьд тулган барьж хийгээд цангаа нүдэн пижигнүүлж гарав гин. Тэгээд дээд талд суусан нь ном уншиж байгаа маягаар өнөө хулганаа гарга гэв. Хулган чинь өгсөн гэж нөгөө ном уншиж суугаа маягаар хэлв. Өгсөн ч болсон гарга гэхэд байхгүй болов гэж доор суусан нь хэлв. Би тэгвэл чамааг гараа зодоно гэлээ. Тэгвэл чамааг хуурамчим үйлдэв гэж гэрийн эзэнд хэлэндэ гэж нөгөө нь хэлв. Битгий хилээч дээ. Улаан халзан үнэгээ хамар халзан хуваай гэж нөгөө нь хэлв. За яах вэ? Тэгвэл би хэлэхгүй гэж ном уншиж буй байдлаар нөгөөдөө хэлж гин. Урдын зарим бадарч ингэж л явж байж. Нэг бадарчин баян айлд хонох болжээ. Нөгөө айл нь өөртөө тарган малын мах чанаж бадарчинд турж өгсөн малын зовлог чанаад хоолоо гаргаж өөртөө тарган маха бадарчинд зовлог өгчээ. Хоолоо идэж дүүрээд гэрийн эзэн бадарч ламгай үүгээр гараарч гэд даав өгөв. Тэгэхэд бадарч хэрэггүй миний гарын ус хатчихлаа гэж хэлжээ. Бадарчинд тосны нүнжиггүй зовлог өгснийг мэдээд ийм үг хэлжээ. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг сонсож байна. Урд нэг бадарчин бадар бариад явж байтал нэг хушууны баян ноёных таарав. Тэр ноён хүнд юм өгдөггүй шунаг совдог хүн байв. Ноёных гэртээ лам заалж ирж гисэн ном уншуулж байж. Ирсэн ламнаар бадарчныг тоохгүй байжээ. Уг нь тэр ноёных майдар диважин хуруулдаг байсан бөгөөд хингэрэг цан нүргэлэн сүр ихтэй дуу чимээтэй юм болж байв. Бадарчин үүнд нь гайхан тахлыг харвал махгал бурхны урд мах тавьчихсан байв гин. Өнөөх лам нар хурал цэглээд бадарчнаас хаанаас ирэв гэхэд бадар бариад явна гэж. Сони юу вэ та? Гэхдээ сонин юмгүй. Сонин гэвэл майдар диважин хингэрэг цандаа хурж махгал бурхан маханд орчихсан байна гэжээ. Майдар диважин хурахад хингэрэг зан цогтдоггүй. Махгал бурхны урд мах тавьдаггүй юм байжээ. Иймд лам нар ичиж дуугүй болов.
орой цав барихад лам нарт бас тэнд байсан түшмэдэд 4 өндөр хонх шагаад тавив. Харин бадарчны урд голгор олгоотой цус тавив. Түшмэд бадарчнаас "Замд ногоо хэр гарчв?" гэв. "Ургасан газраа таны урдах шиг, ургаагүй газраа миний урдах шиг байна" гэхэд түшмэд тагвалав. Тэгтэл түшмэл гараад явсанд бадарч нь тэдний суурин дээр очиж суучгав. Мөн жинстэй малгайг нь авч өмсөд сууж байсанд түшмэд буцаж орж ирээд "Чи наадах судлаа юу гэж боддгов?" гэсэнд "Хөгшин хонинд байхдаа дайх, хот хүрээ очивол цэмб болдог" гэв. "Уртхаа юу гэж бодов?" "Ургаа байвал мод, зүсвэл банз, унаг байвал дарих, зүүвэл ширээ" гэв. "Өмсөж яваагаа юу гэж бодно?" гэхэд "Сайн явбал зэрэг жинс, сар явбал гинж дөнгө" гихтэн "Гарчи, бадарч яв бол балагтай, батган совол баастай" гэж түшмэд уурлав. Ноён бадарчныг гинэт авах санаатай "Бурхны эцэг нь хинбэ? Чөтгөрийн эцэг нь хинбэ?" гэв. "Бурхны эцэг жалбай сайзан хаан, чөтгөрийн эцэг таавай" гэв. Ноён тэгхэд толгоогоо салавчлан хөвтөөд "Энэ хүнд хоол унд төхөөрч унаа хөсөг өг" гэд амар сайхан жаргав. Эрт үрд цагт нэг арга залтай авгаа байжээ. Тэр авгаа зүсээ хувилгаж үсээ өрөөсөн талдаа самнаад их цаг модтай газар очиж чөтгөр болон амьтныг айлгаж юмыг нь авч амьдардаг байжээ. Тэр газраар олон удаа аян жинчин дээр өрөөсөн үстэй авгаа хурж ирээд аянчид айн хөсөг хөтлөө орхиод зүхтааж явж байв. Ингээд тэр нутгаар 2 хөлтэй амьтан явха болжээ. Гэтэл байна. Богдын хүрээнээс нэг бадарч тэр айлуудаар явж байж нэг айлд ирээд орой явхдаа зам заалгав. Тэр газар чөтгөртөө явж болохгүйгээд өөр зам зааж өгөөг нь. Бадарч гэрээс нь гараад тэр чөтгөртэй газраар явъя байц гэж бодоод тийшээ явчихав. Тэгээд заган дунд үүргээ тайлаад шанганда шар будааж ханаад сууж байв. Шүн өнөө ихнэр сүйдэгнээд хүрээд ирэв. Тэгсэн харвал өрөөсөн үстэй дүцгэн авгаа хүрээд ирэх юм. Өнөө чөтгөр хажууд нь голын захад ирээ суучихжээ. Тэгээд бадарч руу "Ламгай, надад будаанасаа хайрал" гэд гараа тосож гин. Бадарч "Байз болоогүй байна" гэд будаага хутгаад сууж. Тэгэхэд чөтгөр дахиад "Будаанасаа" гэд гараа тосч. "Байзаа болоогүй гэж байна" гэд чинэндэн тултал будаага буцалгав. Нэг гараа тосохтон "Май" гэж хэлээд будаага халбагдан нүрлүүн цацчихжээ. Тэгтэл өнөө чөтгөр "Халхай" гэж босоод хариалгажээ. Бадарч хойноос нь хариалгажээ. Хөөсөөр яваад хүрээд ирсэнд заг модон дотор орон сууц барьсан хуйгаар торг хунз хунзаар цай. Шуудаагаар гурил зэрэг өчнөөн их юм овоолчихсан байжээ. Тэгээд "Ам авраач" гэд мөргөж байна гин. Тэгэхдээ "Аварч байгаа нин" гэж хэлээд том заг модоор балвсаар байгаад алчихжээ. Тэгээд тэндээ хоноод маргааш нь цааш айл амтантай газар руу яваад өглөө. Ингээд хэсэг айлд ирэв. Миндэ мэдэлцээд "Хаагур явж ирэв" гэхтэн "Би заг модон дундуур явж хоноод ирэв" гэж бадарч хэлв. Өнөө ус ямар сони юм бэ? 2 хөлтөн явах аргагүй богч өтгөртэй юм гэлцв. "Би тэр богыг чинь дарж гад ирлээ. Очиж үз" гэжээ. Өнөө ус худал байх гэлцээр бадарчтай цуг очив. Хүрээд ирсэн өнөө чөтгөр гэдг нь нэг үхсэн ихнэр, хажууд нь өчнөөн төчнөөн дээрэмдсэн юм хураалгаатай байв.
Тэгэхээр өнөө улс урд алдсан эд тогшлоо олж аваад Бадарчинд олон тэмэн хөсөг гаргаж их гурил будаа ачиж өгөөд богдын хүрээнд хүргэж өгчээ. Ингээд Бадарч их юмтай болж амар сайхан жаргав. Далан худалчин үлгэр. Тэр нэгэн жилийн амар тэмээн жилийн хавар билээ. Эцгээсээ 4 сараар урд төтөлж төрөөд өвөг эцгийнхээ адууг хариулж явтал минь 3 жил суваарсан гунжин харгүй шилрээд алга болсныг ирж гарлаа шүү. Явсаар шуугаанд өөд шуугтал хадруулсаар явж байтал шууршгүй их шуурга шуурч эхлэв. Тэгэхээр нь "Шуурваас шуурчи" гэж хэлээд малгайгаа аваад бүсэндээ хавчуулчаад явсаар сэр гэдэг сэвгэл дээр гарч иртэл сэтэр гэдэг модон үндсээрээ үзүүрээ шавхтж байх нь харагдав. "Шавдваас шавдчи" гэж хэлээд шавхийтэл цохиж унгаад дэрэгдэн нэрж усан уултай, цасан цахиуртай, хар хитэй захиад буурал толгойтой гансаа гаргаад будмал улаан тамхиг нэрээд буруу зүв хараад шийхтлэн сороод сэнгэнтэл нь хийлээ сууж байтал нэгэн юмны гүнсгэр гисэн дуу сонсогдов. Энэ юу юм бол гэд үхрийн чинээ чулууг үертэл гიშгээд өргөст цагаан өвсийг хөдөлгөөнгүй гიშгээд босож чагнавал 6-ийн ихэнд зултрагын өвсөөр зузаан хөх сан тавьсан, хөдөөгийн ихэнд хөлтрөгөн өвсөөр 2 хөлтөө ширээ хийсэн өнхөр шар зурам. Дэрсэн пил гэж байна шүү. Энэ юу гэж байгааны юм бол гэд лавлаад чагнавал хорвоогийн хүн амтэн цөм гадаад далай гатал нүүх гэж байжээ. За тэгээд эдэнтэй хамт гадаа далай гатлахаар зориг шулуудаад мориндоо мордоод гадаа далайн хөвөөнд ирээд хутганыхаа хуугаар сал хийж гадаа далай гаталж явтал тул загас туглаа хүүхэлж байх юм. Хөхөөн сүүний хөөс үсрээд магнат минэрч тусав. Магнат минэрч туссан хөөсийг арчаа цааш явтал матар загас майн уншиж хөвтөж байхыг үзээд матрын майнаас баахан уншилцаад далайг арай гэж гаталсан болж хонлоо. Өглөө нь босоод уул өөд хартал уул намайг даадаггүй байна шүү. Тэгэхээр нь зүлгэн дээр уурга хатгаад уургийнхаа үзүүр тэвн хатгаад тэвнийхөө үзүүрт тэмээний хоргол хатгаад түүний дээр өөрөө гарсан чинь уул саял арай гэж намайг дөнгөн данган даадаг байна шүү. Уулын орой дээр гараад ийш тийш нь саравчлан харвал эрт хайж явсан гунжин харгүй маань гадаа далаан тэртээ галбар зандан модны дэргэд чимхэх ноосгүй чихэн хар унаг гаргасан зогсож байдаг байна шүү. Гүй. Хурж очоод эхийг нь нэмэлж унаад унгыг нь дүүрээд явах гэтэл гай болоход даадаггүй. Тэгэхээр нь унгыг нь унаад эхийг нь дүүрээд нутаг усаа бараадангүйгээд ирж явтал минь нэгэн гүвэний цаана нэгэн юм гүв сав гэд одов. Энэ юу юм бол гэд гүйлгсэн чигээр гүйлгээд гүвэн дээр гараад ирсэн чинь талын 5 тарваг ноохоогоо гөвж байж. Талын 5 тарвагны ноохоог нь гөвөлцөж өгөөд ажлын хөлсөнд 2 амьсны эсхийг авчихлаа шүү. Түүнээс цааш гүйлгэж явж байтал гүн ойн дотор гүр гэсэн шууган сонсогдов. Гүйлгээд хүрээд ирсэн чинь ялаа батгнууд бад цууд болцоогоод өмч хөрөнгөө хуваалцаж байж. Мориноосоо буунгууд хөрөнгө юугаа холбосон холбооны намын байраа зогсож байтал минь 3 жил суваарсан гунжин хар батх нь шам болгож зааж өглөө. Тэгэхлээр нь түүнийг нь барьж авах гээд бухын хүзүүний арьсаар хийсэн алтан цээжтэй мөнгөн бүхстэй аргамжаараа цаламдаад орхичихсан чинь бухаж тонгорцоглоод аргамжийг нь тас татаад нисэж отхон тэр. Тэгэхлээр нь аазны нарийн шүүлсээр аргамж хийж аг шарилжаар уурга хийж аваад арай гэж гартаа оруулав. Хүч таргыг нь хүзүү сэрэн дээр нь дарж үтсэн чинь сэрэндээ сайн төө барьсан чихэндээ 4 хуруу өөхтөө тарган байжээ. Тэндээсээ гунжин хар гүүнийхээ жилэн хар унгаа унаж эхийн дүүрч гунжин хар батгнаа хөдөлчгөөд гүйлгсээр хоногийн газар иртэл харанхуй болоод одов. Буугаад
Гараараа тэмтэрсэн чинь нэг хувхаа гадас тааралдаж түүнээс морио уяад орхичихлоо. Дахиад нэг тэмтэрсэн чинь 2 салаа бургас тааралдаж түүнээс буугаа өлгөж орхив. 3 дахь удаага тэмтэрсэн чинь 3 шар чулуу тааралдаж түүгээр тулга хийж тулчихв. Төлөх юм ирээд ийш тийшгүүлээ. Харанхуй учраас юм ч үзэгдэхгүй юм. Бас л сурснараа гараараа газар тэмтэрч байтал ашгүй хідэн бор хомоол гартаа арилтлаа. Түүнийгээ хормоолж ирээд галаа түлж зангуугаа нэртэл дур гэж одов. Энэ юу юм бол гэж хартал арын асгууд нэг юм тор хийгээд одов. Дунд нь өөрөө мэл гайхаж цэлх өхөрч одлоо. Харанхуйд лавлаж сайн харвал буугийн эврээс буугаа өлгөөд орхичихсан байж шүү. Бууг минь эвэртээ өлөгчгсөн харь алгаж алдаж байна. Хөөцөлдөд нэг хөтөл дээр гараад ирсэн чинь буу маань буугийг буудаад унагчихсан эзэн намаагаа хүлээж байжээ. Буугийн махнаас 3 тэгнэ мах, арийнх нь 3 чөдрийн арьс аваад эргэж хот дээрээ иртэл гу гэсэн дуугархан тэр. Энэ юу юм бол гэж лавлаад харвал галууны хүзүүнээс морио уяад орхичихж. Галуу морио хөтөлчихсэн энэ үрэгч гисэн зайлж байна. Гайтай юм боллоо гэж хэлээд хулга нь хударгалж унаад хойноос нь илдээд өгсөн чинь унсан унаа хулган минь хөшөөд оосрлож явж эс өгөхөр нь огт нь оосрлож унаад орхоосон гэдэг газар хүргэж байж морио гартаа оруулж аваад хоногийнхоо газар хурч ирэв. Гэтэл мөн л нэг юм сар гэд дуу гаргаад одов. Тэгсэн чинь харанхуй танилгүй 3 ангираар тулга тулчихсан байж. 3 ангир толгой нь хар халзан болчихсон нилээд орлов. Зангуутай халуун цайгаа халхаа түлхээ гэсээр золтой л хар газар хийлгүй барьж авлаа шүү тамин. Нөгөөх гонжин хар батгнаа нядал чанаад чөмгийг нь ташсан чинь бол бал чөмөхтэй байжээ. Унтаж байтал толгой дээр минь нэг юм баш хийгээд явчихлаа. Санд мэд босож хараагаад харсан чинь 2 хутга минь эзэн чамаар мах огтолж идлээ. Надаар мах огтолж идсэнгүй гэсээр хоорондоо зодтолдож байв шүү. Тэгэхлээр нь зөвхтөө нэгийг нь зөв алгадаад зөрүүтэй нэгийг нь 2 алгадаад дэрэн дороо хийгээд унтаад өглөө. Хэсэг унтаж байтал хөл дээр минь нэг юм пид гэд одов. Эргээд харсан чинь 2 гутал минь эзэн маань тарган батганы мах чанаж идээд гарынхаа тосыг чамд арчаад надад арчсангүй гэсээр зодтолдож байж билээ. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр шинэ бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.